117 дугаар анги алтан тэмдэгтүүд Юан шилжигч орцоор орон алга болоход бүлгмийн өдөртөгч болон настнууд ядарсан болтой сантлаа нална унана. Тэнгэр минь их ядарлаа шүү гэж шинэ настан төрүүлж амнэгээд хэсэг хугацаанд чимээгүй байснаа үргэлжлүүлэн Юан шиг гоц авьяасны хажууд байх үнэхээр хэцүү юм. Түүнийг ирлэн бүрхүүлэн намайг айлгаж байлаа. Чамд ч бас тэгж санагдаа юу? Би юу гэдгийг нь мэдэхгүй ч Юанд ямар нэгэн аимшигтэй зүйлс нуугдж байгаа ч юм шиг. Бас намайг үргэлж хараадчих шиг гэж Лонги Жун нуруунд хөлөрчихсөн байдалтай хэлээд үргэлжлүүлэн магадгүй би төсөөлсөн бах. Удахгүй тулаанчдын ертөнцид өвчтэй шуурга болох бололтой. Ялангуяа нууцлаг нутгийн дараа Юаны дараах талаар бүх элит бүлгмүүд мэдэх тэр мөчид бид юунд ч бэлэн байх хэрэгтэй. Үгүй бол манай луугийн мөн чанар бүлгэнд аюул учрна гэж Шуанаст нь хуцтай царай гарган хэлв. Тийм ээ, манай бүлэг маш том эрсдэл хүлээж байна. Гэхдээ гайхалтай авьяаслыг нэгэн гарч ирэх болгонд болдгол зүйл гэж Лонгужийн хэлээд үргэлжлүүлэн. Гэхдээ бид энэ эрсдлээс зайл хийж болохгүй. Үгүй бол бид хизээч ахин мандахгүй. Ингэхэд түүнийг ямар техник сурсан талаар асуугаагүй юм байна. Гэхдээ тэр үндэслэгчийг давсныг учир хэрвээ цуурхал үнэн бол түүнтэй адилхан ариун ангиллын чадвар сурсан байх гэж Байлинг гинтхэн түнд хэлв. Би өөрийн нүдээр харсан учраас асуух шаардлагагүй гэж Лонги Жун хэлв. Үнэхээр үү? Тэр ямар чадвар сурсан юм гэж Байлинг сонирхоод асуулаа. Лонги Жун нүдэн анаад Юаны алтын шаргалнуудыг ахин санаа дуудлагүй. Үндэслэгчийн доод тэнгэрийг эзэгнэж байсан тэр техник дайснаа ганц ширтэл дээр айц давтуулдаг байсан үсттэй. Үндэслэгчийг тулдаж байхыг харсан хүний бичиж үлдээснээр бол түүний нүднээс алтан шаргал гэрэлт царч байсан гэсэн. Юан шалгалтаа дуусныхын дараа түүнтэй ахин уулзахад түүний нүд алтан шаргал болчихсон байсан. Бас төгс сүнслэг мастер намайг айц давтуулж байсан. Лонги Жун үгээ хэлж дуусахад өөрөө тэр чигээрээ дуугарав. Хэрвээ Юан үнэхээр үндэслэгчийгтэй адилхан техник сурсан бол тэр доод ертөнцийг эзэгнэх болно. Хамгийн гол нь хизээвэ гэдэг чухал байна гэж шин настан чухал царай гарган өглөөд үргэлжлүүлэн. Тиймээс бид түүний бүх чадлаараа хамгаалах ёстой. Би шан настантай сандал ихтэй байна. Манай үндэслэгч хэтэрхий авьяастайсэн учраас 100,000 жилд өнгөрчөөд байхад хэн ч түүний зэрэгт хүрэхгүй байна. Хэрвээ Юан үндэслэгчээс илүү чадварлаг бол түүнийг аюулгүй өсөж төрнөлөх хэрэгтэй гэж Байлинг хэлв. Хэрвээ бид түүнийг доод тэнгэрийг эзэгнэх хүртэл хамгаалж чадвал бид эргэн шилдэг нь болох болно. Хэрвээ бүтлгүүтвэл луугийн мөн чанар сүм нуруу унах болно гэж шин настан бодолд орсон байдалтай хэлв. Бидэнд болох шаардлага байгаа гэж үү? Хэрв бид луугийн мөн чанар сүм аюулд орсон байж хамгаалах болно. Үндэслэгч энд байсан бол адилхан зүйл хэлэх байсан гэдэгт итгэлтэй байна гэж Лонги Жун сандлаасаа басан хэлв. Би өдөртөгчтэй сандал нийлж байна. Юан шүү, авьяасаа нууж байгаа ч юм билүү гэж Юан настан хэлв. Тэгвэл шийдэгдлээ бид Юаныг бүх чадлаараа хамгаалах болно гэж шин настан болон бай настанд толгойд өгөв. Үндэслэгчээс илүү авьяастай нэгэн гинэ эмэгтэйчүүд Юаны талаар мэдэх мөчт яах талаар төсөөлөгдөж байна. Тиймээс боломжийг ашиглах, төрүүлж хөдлөх хэрэгтэй гэж шан настан хачин царай гарган инээмсэглэв. Чамд ичих нүр гэж алгав. Чээлэдэн 300 давсан настай гэвэл Юан дөнгөж 15-тай. Тэр чиний талаар бодож үзэхээс өмнө шавнараас ч сонгочих нь гэж шин настан чангаар инэв. Хэрвээ хоёр талд тулаанчд бол нас хамаагүй болдог. Ялангуяа дээд зэрэглэх бол чи зүгээр л би чамд 200 жилийн өмнө татгалцсан учраас хатаархаж байна гэж шан настан шин настан руу жуумалсан илүү. Шин настан хэлэх үгүй болов. Чи тэр талаар заавал өгөх шаардлагатай гэж үү гэж хэсэг хугацааны дараа санаа алдав. Тэр үеэр Юан шалгалтын өрөөнд ирээд алтан самбарын өмнө очиж бүхийгээд бүх зүйл баярлаа. Би үеих чинь олж заавал дээд ертөнцид очиж тантай уулзах болно. Гэтэл алтан самбар гинт чичирч дээрнээс нь тэмдэгтүүд хөдөлж эхлэн Юаны биед орон алга болов. Юу гэж чинь вэ? Тэмдэгтүүд түүний биед ороод алга болсны дараа Юан биеийг шалгаж үзэхэд өөрчлөгдсөн зүйл байсан ба мэдээлэл гарч ирээгүй тул юу болох талаар ойлгоогүй юм. Тэр үеэр Юаны биед орсон тэмдэгтүүд түүний ясны дээр гарч ирэхэд Шавха болон Пинг Юшан юу ч мэдрээгүй ба хараагүй юм. Бодлого Юан шалгалтын өрөөг орхин гарч шалгалтыг давсан анхны хүн бол 118 дугаар анги шив болсноо. Юан хаалгаар ороод гадаад шив нарын зөвлөрдөг талбайд ирэв. Юу? Чээлэдийн шалгалтаа дуусгачихаа юу? Нэр чинь бас тэмдэглээ үзүүлээч.
Шив шивнэрийг хариуцсан настаа алмарч хэлэх ба бусд оролцогчдод одоо ч сүүлийн шалгалтаа өгч байгаа учраас түүний төрүүлээд гарч ирсэнд гайхсан юм. Маа энэ байна. Намайг Юан гэдэг гэж Юан тэмдэгэ гарган өгөв. Наст нь тэмдэг асуудалгүй эсгийг шалгаад сайн байд намайг дагаж яваад хувцс болон таних тэмдэг ав. Юан настанг дагаж очиод гадаад шавын хувцс болон таних тэмдэг ав. Чи хэдэн настай бас ямар төвшнийх вэ гэж настай Юанаас асуув. 18 настай 7 дахь төвшний сүнслэг шав гэж Юан хариулв. 7 дахь төвшний сүнслэг шаваа чиний насан дээр их өндөр юм. Бас чи дотоод шив болох шаардлага хангацсан байна. Гэхдээ чи сар болж ээж дэвших шалгалтаа өгч болно. Настай Юаны мэдээллийг тэмдэглэж авчгаад түүнд таних тэмдэг болон ном өгөөд энэ бол луугийн мөн чанар сүмийн дөрмийн ном. Энд чамайг шав байхдаа юу хийж болох юу болохгүй бичсэн байгаа. Хэрвээ чи дөрвөн зөрчил шийтгүүлэх болно. Хэрвээ чи олон дөрвөн эсвэл чухал дөрвийг зөрчих юм бол чиний шав гэх байр суурийг чинь төтгөлзүүлж эндээс өөх болно. Хэрвээ муугаар эргүүл чиний хүчийг үгүй хийж хөөжч магадгүй. Тиймээс дөрвийн номыг сайтар унш цээжлэх ёстой шүү. Ойлголоо гэж Юан толгойд өгөв. Бас удахгүй шив нарт зориулж яах ёстой талаар чинь сургаал айлтах болно. Гэхдээ чи бусдаас өмнө дууссан учраас шалгалт дуусах хүртэл хүлээх болох нь гэд настан тэднээс холгүй урт олон хаалгатай байшин руу заагаад чи тэр хүртэл тэнд нэг өрөөнд хүлээж бай. Сургаал шалгалт дууснаас хойш 7 хоногийн дараа болно. Энэ цагийг ашиглаад дөрмөө сайн уншаад ав. Баярлалаа ахмадаа гэж Юан настанд бүхэж тацхаад удалгүй нэг өрөөнд орж ирэв. Юан өрөөнд орж ирээд ямар тавч болохыг нь хараад хэлэх үгүй болов. Тавч өрөөнд орноос гадна өөр юу ч байхгүй бөгөөд ор гэхэд хэцүү чулуун ор байсан юм. Би энэ бүтэн 7 хоног амьдрах юм гэж юу аимшигтай юм гэд Юан санаа алдаад хатуу бүүтэн орон дээр суув. Юан азар тоглоомоос гараад тухтай өрөөндөө хөдөөж байх талаар бодох ба тэгж чадахгүй хүмүүсээ өрөвтөн шалгалтыг давж луугийн мөн чанар сүмийн шив болсонд баяр хүргэе Юан хаа гэж Шавхагийн хоолой Юаны толгой дотор сонсогдов. Баярлалаа Шавха, чиний хоолойг сонслохгүй их утсан юм шиг санагдаж байна гэж Юан хэлв. Шавха үргэлж Юан ахта цуг байх ээж таныг харж байгаа шүү гэж Шавха хэлв. Баяр хүргэв залуу эзэнтэй. Та ихэд нэг хүчрхэг техниктэй болсон болтой гэж Пинг Юшаны хоолой түн сонсогдов. Ихэнх зүйл Юаны бодол дотор болсон учраас Шавха болон Пинг Юшан агуу нэгний талаар болон юу болсон талаар мэдээгүй. Юан тэдэнтэй минут гарan ярилцаж байгаа дөрмийн номоо гаргаж ирэн уншиж эхэлсэн ба санаандгүй дөрвөн зөрчийг өсөөгөө тул нэг ч гээйлгүй уншиж байсан юм. Шав нар хоорондоо тулдаж болохгүй. Хэрвээ өөр шивтэй санал зөрөлдсөн бол настанд мэдэгдэж дивжэн дээр шийдэх ёстой. Зөрчсөн тохиолдолд сахилга батын агууд 3 сар хоригдно. Аллах хүчин болон бусад дүүцэхүйц шившигтэй зүйлс бүлгэмд хийе хориглоно. Хэрвээ гэмтэн тогтоогдвол шавыг байр суурьаас нь төтгөлзүүлж хүчийг нь үгүй хийн. Бүлгмээс ургасан бүх үйл цаазаар авах шийтгэлд оногдуулна. Юанд бусад өнгөрөх цагаа 100 гаруй хуудастай номыг уншиж өнгөрүүлсэн юм. Оройн хоолны цаг болоход Юан тоглоомоос гарч Юров хүлээв. Хаа та одоо ч тоглож байна уу гэж Юров өрөөнд орж ирмэгц асуув. Үгүй Юров, би өглөөний болон оройны хоолой үндсэн уучлаарай. Би шалгалтанд хит автаад цаг хэд болж байгааг ч мэдсэнгүй гэж Юан уучлалт. Санаа бүү зовхаа. Та эртний английн чадвар сурсан учраас энэ удаа төршөөж байна. Тэр талаараа хоолыг чинь авчрахаар хэлээрэй за. Тэгээд Юров түүний хоолыг бэлтгэхээс өрөөнөөс гарч яв. Хагас цагийн дараа Юров иргэн ирэхэд Юан шалгалтын талаар бүх зүйлийг ярьж өглөө. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 119-р анги гадаад тэнхмийн шив. Ихэд идэх үү? Та өчигдөр орой хоол болон өглөөний хоолой унтсан шүү дээ гэж Юров түнд 3-5 гүшүүл өгчгээд асуув. Баярлалаа гэхдээ хэрэггүй гэж Юан хэлв. Ойлголоо тэгвэл би ингэж явлаа. Юров өрөөнөөс гарч явсны дараа Юан маргааш нь Юров өглөөний хоолыг авчрах хүртэл бяцлах юм. Тэгээд Юан өглөөний хоолой идсэний дараа эргэн тоглож эхлэв. Түүнээс өөр шив тэнцсэн эсхийг шалгатал одоо хүртэл хинч тэнцээгүй байв. Тэгээд Юан дөрмийг номыг ахин уншичаад тоглоомоос гарч бяцлаглаа үргэлжлүүлв. Юан энэ мэтчлэн 4 хоног болсны эцэст шалгалтаа дуусгасан хин нэгнийг олж харав. Түүнчлэн 6 дугаар төвшин сүнслэг шив болж чадсан юм. Гэхдээ сургаал айлтгах хугацаа 3 хоногийн дараа тул Юан тоглоомоос гарч бяцлаглаа үргэлжлүүлсэн юм. Юан бүтэн 7 хоног хүлээсний эцэст шалгалт дуусч сургаал сонсох цаг болоход Юан өрөөнөөсөө гарч бусад хүлээж буй шив нарын донд оров. 10,000 гаруй хүн оролцож 300 гаруй хүн тэнцсэн байгааг харахад тэдний шалгалт үнэхээр хатуу шалгууртай гэдгийг харуулна. Юан эргэн тойрноо хайж ба түүний хідэн танилцаараа харагдав. Мэдээж тэдний нэг нь Дагин Мин байсан юм.
Тэр үед дагин минь хин нэгнийг хайж байгаа болтой ийш тийш харж байв. Гэхдээ тэрээр хайж байгаа нэгнээ олоогүй учраа бодолж гайхсан царай гаргана. Тэр хар багтаа хүн аан вэ? Тэр шалгалтанд тэнцээгүй байх гэж байхгүй үсттэй. Тэр сүнслэг дайчнаар зогсохгүй хүчрхийг гэрлэн бүрхэлтэй байсан. Түн шиг нэгэн шалгалтанд унсан байх учиргүй гэж Минли хар багтаа хүнийг хараагүй тул бодов. Тэгэвч тэрээр Йоан түүнээс хэдэн алхмын цаан зогсож байгааг мэдээгүй юм. Йоан багаа талаа зогсохгүй үрлээр хүчээ дарсан тул Минли түүнийг олохгүй байгаа нь ойлгомжтой байсан юм. Хэдэн минутын дараа бүлгмийн настан хүч ирээд шив шир нар намайг дагаад явцгаа. Мэдлээ. Тэгээд шивнэр насныг нугаснуучийг дагаж яв. Хэсэг хугацааны дараа тэд том барилгад орон настан эртэл суудлаа эзлэн хүлээв. Хамгийн ихэнд 54,000 оролцогчоос тэнцсэн 310 шин шив нарт баяр хүргэе. Энэ бахархах зүйл шүү. Энэ удаад би та нарт лов юм чанар бүлгмийн шив болсон та нарын ерөнхий мэдэх ёстой зүйлс болон дөрвийн талаар ярих болно. Та нар гадаад шив гэх байр суурьас эхэлцгээе. Та нар агуулгын юм чанар сүмийн шив болсондоо баярлах нь ёстой ч энгийн нэг гадаад шив бас та нараас илүү нэгэн үргэлж байдаг гэдгийг санаж явах ёстой. Ахмад нэгмийг харуул номын ах эсвэл настан гэж хүндэтгэн мэдлэх ёстой. Хэрвээ ахмад нэг юм асуувал заавал хариулах ёстой. Дан ганц бүлгэм дотор биш гадаад ертөнцид ч гэсэн ахмад нэгмийг хүнддэг хүмүүс л хол явдаг юм. Гадаад шив учир дотоод шив болтлоо бүлгэмээс хангамж хордох хэрэггүй шүү. Хэрвээ ямар нэгэн зүйл хүсч байвал тэрнийхээ төлөө хөдөлмөрлөл логийн мөн чанарын сүм 100,000 гаруй шавтай учир хангамж хомс учир зөвхөн үртэг эрэхтэй нэгнийг л дэмжих болно. Та нар манай шив болсон ч гэлээ бүлгэмд хувь нэмрээ оруулаагүй байгаа учир үнгүй хоолохгүй. Харин одоо та нар яаж хэрэгтэй зүйлээ олж авах юм бэ гэж бодож байгаа. Тиймээс та нарын хувь нэмрийн оноо танхимын талаар ярьж өгье. Хувь нэмрийн танхим бол хувь нэмрийн оноогоор хангамж олон эрдэнэс судлаж авдаг газар юм. Бүлгэм даяар 3 өөр хувь нэмрийн танхим бий. Гадаад танхимыг би дотоод танхимд ч бас бий. Мэдээж гадаад танхимыг бодвол дотоод танхимд илүү үн цэнтэй зүйлс бий. Бүлгмийн насны үеийг сонсон шивнэр сандрангуй шүлсээ загна. Яаж хувь нэмрийн оноо цуглуулах юм настаа гэж нэг шив гар өргөн асуув. Хувь нэмрийн оноо олон арга бий. Бүлгмийн даалгавруудыг биелүүлж болно. Өөртөө хэрэггүй эрдэнэсээ зарж болно. Номын ахан дүүсээсээ ч сууж болно гэж настан хэлв. 120 дугаар анги. Тэдний анхны сургаал. Настаа бид ямар даалгавар биелүүлэх вэ? Бас хаанаас даалгавар авах вэ гэж өөр нэгэн шив настны яриаг дуусгаад асуув. Бүх төрлийн даалгаврын танхимаас олж болно. Тэнтхийн бүх даалгавар гадаад ертөнцөөс тавьсан хүсэлтүүд байдаг юм. Даалгавар биелүүлснээр хувь нэмрийн оноогоор шагнуулах болно гэж настан тэдэнд тайлбарлав. Гадаад шивнэр 3 сар тутамд нэг даалгавар заавал биелүүлэх ёстой. Хэрвээ амжаагүй тохиолдолд шийдвүүл нь бас хувь нэмрийн онооноос асуулна. Олон төрлийн даалгавар бий. Тиймээс та нар чадвар шаардахгүй амархан зоогийн газар аюу угаах даалгавар биелүүлж болно. Хүнд гэвэл тодорхой мангасыг агнах даалгавар бас биелүүлж болно. Мэдээж даалгавар хэцүү байх тусмаа шагнал өндөр байна. Гэхдээ өөрийн чадхаасаа илүү дурлах хэрэггүй шүү. Өөрсдийн бардам зангаас олж хэцүү даалгавар сонгож улмаар өгсөн олон шив бий. Хувь нэмрийн онооны талаар ярьж боллоо. Одоо харин гадаад шивнэр яах ёстойг хэлж өгье. Нин түрүүнд та нар даалгавар биелүүлэхээс бусд үед бүлгэмээс зөвшөөрлөгөө гарч болохгүй. Зөвхөн дотоод болон гол шивнэр бүлгэмээс өснөөрөө гарах хэрэгтэй. Хэрвээ чи хаана ихтэй явах шаардлагатай бол бүртгэлийн танхимд очиж шалтгаанаа тайлбарлах ёстой. Хэрвээ хангалттай шалтгаантай гэж үзвэл чамаа гарах болно. Гадуур даалгавар биелүүлж явах үед хитрхи холдож болохгүй. Хэрвээ эргэн ирэхгүй хит удах юм бол бүлгэм чамайг ороод л эсвэл өгсөн гэж үзэн шавийн байр суурийг чинь хураан авна. Энэ гадаад шив нарыг гадаад ертөнцид дураараа авирлуулахгүй гэсэн үйлдэл юм. Та нар одооноос игэл хүн биш тулаанчд бүр элит бүлгмийн шивнэр. Тиймээс игэл хүмүүний ертөнцөөс холбоогоо таслах хэрэгтэй. Удалгүй настан дөрмийн талаар ярьж эхлэв. Дөрмийн номон дээр байгаа боловч бүх шатны шивнэрийн хооронд болдог зүйл учир дурдах болох нь. Хэрвээ өөр шивтэй маргалдах юм бол бусдыг гэмтэх эсвэл бүлгмийн хөрөнгийг сүйтгэхээс өмнө бүлгмийн настан олж уулзаарай гэж шийдээд өгөх болно. Хэрвээ тэгээд хангалтгүй бол зөвшөөрөл авч дивжээнээр хүснээрээ тулдаж болно. Гэхдээ өрсөлдөгч алж болохгүй. Хэрвээ үнэхээр биеэсээ алах дээр толохоо үзээ ядсан бол үхлийн талаан зөвшөөрч авах ёстой. Хэрвээ үхлийн тулааныг зөвшөөрсөн бол бүлгэм юу ч болсон бай оролцохгүй. Тиймээс үхэхээс айж байвал үхлийн тулааны талаар дурдах ч хэрэггүй. Настан заавал биелүүлэх ёстой хэдэн дөрвийн талаар ярьцгаад асуулт асуув. Та нарт асуух зүйл байна уу? Настан бид яаж амьдрах хаана амьдрах юм бэ гэж
нэг шив гараа өргө асуув. Чиний таних тэмдэг тааны амьдрахыг чинь зааж өгсөн байгаа. Бас өрөөний чинь төлхөрч бас болдог учраас битгий алдчихаараа дээрэс нь бүх шивнаар өрөөний хамтрагчтай байх болно. Яг уу сайн гэр бүлээс гаралтай бол харж үзэж болно. Настан Минли рүү хэсэг харснаа үргэлжлүүлэн өөр асуух зүйл байна уу? Бид хизэнээс сургаал болох сонсох вэ? Настан гэж өөр нэгэн шив асуув. Чи хүсвэл гэгэрлийн өргөлд 7 хоногт 2 удаа болдог сургаалт суух боломжтой. Хэрвээ чи азтай бол дэд түвшний наснуудыг ч харж чадна. Мэдээж тэд жилд нэг удаа л тэнд үзэгддэг юм. Настан хэдэн минут асуултанд хариулж байгаад бүгдд нь нэг ном өгөөд энэ бол бүлмийн гарын алга, бүлмийн бүх барилгуудын талаар бичсэн байгаа. Та нар ингээд ихний сургаалаа сонслоо. Үүнээс цааш та нар болон лугийн мөн чанар сүмийн гадаад шив. Тэгээд заавал сургаалт дуусч Юан гарах гэж байтал Настан түүний араас татаад шив Юан төр байж байгаач. За гэж Юан сандарангуй толгойд өгөв. Үргэлжлэлийг Wildcard аудио суугаас